тооны тунгалаг наран өндөрт мандлаа. Өдөлхийн заяатай Монгол түмэн өгөөмөр их гигэндэн ирээдүгэ тосож байна. Монхөх тэнгэрийн дор Монгол орон минь бандам бадарна. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга. Монгол ялан. Танд юуны үнэ баяр хүргэж байна. Монголын гадаад бодлогыг тодорхойлох гол албан тушаалтан бол Монгол улсын ерөнхийлөгч. Гэтэ бол таны хувьд бол гадаад харилцаа, гадаад бодлогыг бол маш сайн мэддэг хүн гэж би бол ойлгодог. Одоо миний маш сайн нэг Германы дэд үтсийн сайд найз байдгийн. Яг таныг сайд байх үед Монголд айлчж байсан. Рамзауэр гэдэг Германы одоо 20-30 жил парламентын гишүүн хийж байгаа туршлагатай хүн л дээ. Тэр нь гадаад бодлогод бас маш их идэвхтэй. Тэгээ тантай уулзсан тухайга надтай ярьж байсан. Үнэхээр гадаад бодлогын талаар маш их тийм өөрийн гэсэн бодолтой их тийм одоо гүнзгий сэтгэл төрүүллээ гэж ярьж байсан. Тэгээд би ч бас тийг бас мэддэг. Ер нь бол тэгээ одоо яг бид нар ингээд гадаад харилцаа гэж яриад байна. Үндсэндээ бол Евро-Азийн дунд оршдог лендлок гэж ярьдаг орн тийм ээ. Талаад гарцгүй. Нөгөө нэг талдаа Орос гэдэг нөгөө нэг Хятад гэдэг. Өнөөдөр манай худалдааны эргэлтийн баланс гэдэг юм дээд зэрэг алдагдсан. Бид тэр бүгдээрээ мэддэг мөртлөө халдаал яваад байгаа зүйл. Энэ тал дээрс бид нар ямар аргаар гарах ёстой. Тийм ээ, мэдээж энэ бол дипломат арга байх хэрэгтэй. Би бас бизнесийн орчноос улс төрлөө орж ирсэн тийм ээ. Өнөөдөр Монгол улс буюу хоёр хөрш маань Монголд үйлдвэрлэсэн ямар ч бүтээгдэхүүнийг авдаггүй. Өнөөдөр Монгол улсд үйлдвэрлэсэн литр ус, тоннор ч юм уу одоо бид нар маш их цэвэр усны нөөцөд ор. Хятад улсад цэвэр усны асуудал ямар байгаа вэ? Манайхаас ус худалдаж авдаг. Нэмээ өртөгтэй. Энэ нь бол өөрөө бид нар 90 оноос хойш энэ 27 жилд энэ гадаад хөрш уу манай хөрш орнууд бид нар дээр эдийн засгийн хориг тавьдсан байна. За хойд улсыг аваад хойд хөрш. Биднээс мах авдаг байсан уу байсан. Одоо авдаг. Тэгээ одоо жишээ нь манай нэхэд дээл байна тийм ээ уламжлал. Сибирийн зах зээл мөн үү мөн. Тэгэхэд хил гайл нь манай хэдв 70-80% гайлын татвартай. Өнөөдөр бид нар нэхэд дээлээ давхарлж өмсөнө ганцхан хийж байгаа юм шигээр зарж байгаа. Нөгөө л гайлын татвар. Бид нар болохоор гайлын татварыг хөнгөлөөд байдаг. Яагаад манай бүтээгдэхүүн гайлаар хөнгөлөгдөж болтгүй. Хэвсний асуудал байна. Ноос бүтээгдэхүүн байна. Ноолуурын бүтээгдэхүүн байна тийм ээ. Хүнсний энэ чиглэлээр ажилладаг өчнөө компаниуд шинэ консервлсан бүтээгдэхүүн манай махыг экологи л гэдэг. Яагаад бид нар урд төршөө зарж болтгүй. Гэдэг юм жишээ цаашлах юм бол түүхийн эдийг дахиад боловсруулах асуудал. Өнөөдөр технологийн хэмжээнд түүхийн эдээр өчтөчнөө юм хийдэг болсон. Жишээ нь за дундаж утас ярэ $600 нэг гар утас ярэ тийм ээ $600. 10 тонн нүүрс маань долларын $60 бодъё л да нэг тонныг хэд болж байна? 10 тонн нүүрс болж байгаа байхгүй юу? 10 тонн нүүрсээр бид нар нэг гар утас авч байна. 10 тонн нүүрс хэний баялаг? Бидний баялаг. Тэгэхээр энийг бид нар дипломат аргаар тэнцвэржүүлэх нөгөө миний яриад байдаг бид нар Хятад улсын эсрэг биш ээ. Хятад улсад хийсэн гэрээ болгоо маань алдагдaltaй болоод байна. Энийг л яриад энэ алдагдал хэний харманд орж зөрөө зөвхөн хэдхэн улс төрж бизнес байдлууд харманд ороод байгаа учраас эдгээр хэдийн цаан тэр мөнгө авдаг. Тэр мөнгөө офшор татгал. Тэгэхээр бид нар ингэж дүүцүүлж ярьж байгаа. Хоёр хөрштөөгөө бид нар дипломат аргаар эдийн засгийн хоргийг тэгэлж задлж чадахгүй юм бол тэд нар дэлхийдээ харьцаж чадахгүй. Тэгээ миний яриад байдаг бид нар дэлхийдээ харьцдаг ганцхан Хятадтай харьцдаг гэдэг маань эдийн засгийн алдагдaltaй худалдаа хийгээд байгааг яриад байгаа юм л да. Харин тийм. Ер нь одоо ингээд сүүлийн үед харахад гадаад бодлогыг сонирм болчихлоо шүү дээ. Ялангуяа одоо энэ Трамп тийм ээ сонгогдсон яг таны над ерөөсөө эцэс одоо Америкийн ард түмний ирэх ашиг гэж үе. Нэг л тийм том юм яриад байгаа ш. Үнэхээр бид ашигтай ажилламаар байна. Ажлын байраа хадгалмаар байна гэдэг. Яг энийг гадаад бодч одоо яг юм бодиттой ажил руу яваад орчихлоо. Сая их технологийн уулзтыг харахад ер нь л тийм ээ тэр бодлого бол үндсэндээ бол тэгж харагдаж байна. Тэгэхээр миний хувьд бол одоо энэ худалдааны бодлого, эдийн засгийн бодлого за энэ одоо том тэнхлэг дээр байж тийм ээ. Евразийнхаа энэ дээр төшгөлж бодно гэдэг. Энэ бол үндсэндээ бол гадаад бодлогын хамгийн зөв одоо гарц эхлэл гэдэгтээ би үнэхээр санал нэг байна. Одоо бид ч ингээд точиг нь хүм болгоо мэддэг болсон дөө. Ялах хүүхдийг ч гэсэн одоо асуухад тийм ээ. Монголын гадаад бодлого гэж юу гэхлээ. За 2 хөрш. За тэгээд 3 дахь хөрш тийм ээ. Тэгээ өөрийн идэвхтэй байр суурь гэдэг. Тэгээд энд бүгдээ ингээд нэг тийм ерөнхий улс төрөд байгаа явцсан. Одоо бол ингээд яг юм бодиттой барьцтай ажил руугаа орно гэдэг бол үнэхээр цаг үеийн хувьд бол маш зөв. Ялангуяа өнөөдөр энэ том төслүүд эхэлж байгаа энэ цаг үед бид яг зөв байр суурин дээр байхгүй бол үнэхээр гадаад бодлого нь өөрөө эндээ үйлчлэхгүй бол
Энэ бол аюул шүү, тийм ээ. Өнөөдөр дэлхийд тодорхойлж байгаа хоёр том гүрний дунд байгаа гэвэл Монгол өөрөө ирэхгүй ингээд тийм том гүрнүүдийн төвшөнд ороод ирдэг байхгүй. Сая бол одоо ойрхон их том сонгуулиуд явлаа тийм ээ. Америкийн ерөнхийлөгчийн сонгуул, Канадын, сая Францын гэдэг. Ирэх 18 онд дахиад Оросын улсын улсын ерөнхийлөгчийн сонгуул явагдана. Тэгэхээр саяын тэр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бол нөхцөл байдал нэлээд эргэжлээ шүү дээ. Ерөнхийдөө Америк, Орос, Хятад гэсэн гурван гүрэн голлох тоглолтуудыг хийхээр болоод эхэлж байгаа юм. За бид нар 90 оноос Америк нэгдсэн улстай арчил гэсэн сэдвээр нөхөрлж ирсэн. Сая Трампын мэдээлэл бол зөвхөн Америк иргэдээ бид нар одоо харж үзэх ажлын байрны талаар гээд жоохон хомсон бодлогоор орлоо. Гэхдээ Сауди Араб тийм ээ, арабуудтай бол дэлхийд байхгүй том зэрэг дайны гэрээ хийлээ. Тэгээ бид яах вэ? Тийм ээ. Бид чинь хүсээгүй тэр даяарчл гэдэг одоо нэг хоёр хөршийн тоглолтын дунд буюу гурав дахь хөршийн тоглолт. Тийм ээ, одоо Солонгосын хойг гэдэг. Бас бид нар өөрийн тогтсон уламжилж ирсэн бодлогыг л барьж явмаар юм шиг санагдав. За өнөөдөр яаж нэг гадаад бодлогын хамгийн том алдаа бол элчин сайдын яамнуудыг тэтгэврт гарсан улс төрчдөг тийм ээ. Эсвэл ямар нэгэн байдлаар одоо улс төрийн хорн найруулах үйл ажиллагаанд идэвхжүүлэн оролцсон хүмүүсийг шагнах маягаар юм явуулдаг бодлого, гадаад бодлого төр яваад байгаа юм. Энэ дээр бол Монгол улсын гадаад бодлого юм яаж болохгүй л дээ. Яг юм байгаа байхгүй. Ер нь миний би бүх ярилцлагантаа хэлжсэн тийм. Нэг дипломат 1000 зэрэгээс л үр дүнтэй гэж тийм ээ. Нэг дипломат 1000 бизнесменээс дутуугүй ажил одоо үр дүн гаргах болцоотой гэж. Тухайн улсад тийм хамгийн юм хөдөлгөж чадах яг ийм хүмүүсээ олж тавьдаг баг. Энэ элчин гэдгийг үнэхээр энэ шагналын бэлтгэгдсэн одоо болмоор байгаа маа. Тэгээд тэр очсон орныхоо хэлн байхгүй. Тэгээд Монголоос өөр хэлгүй хүмүүсийг хадаад элчингээр явуулж байгаа. Тэгээд одоо яах юм? Орчуулагчийн цайлаа. Тэгээд жолооч нь хэл мэддэг. Жолоочийн орчуулагч. Тэгээд энэ бол үнэхээр том одоо өнгөрсөн хугацаанд бидний л алдаа юм да. Энийг бид өөрчлөх гэдэг энэ бол бас их тийм цаанаас лоббитай тийм ээ. Манай гадаад төлөөлөл гэдэг чинь үндсэндээ тэгэл хамгийн олон оронтой нь жолооч байх шүү. Тэр бол Монгол бас одоо энэ тал дээр бол үнэхээр одоо бодтой агаач тэгээд бол гадаад бодлоготой нэлээд тэлэх бодлого явуулсан тийм ээ. Бид нар бол тодорхой хэмжээгээр энэ элчин сайдуудыг олон газар суулгаж яана гэдэг маань манай гадаад харилцаа дэлхийд өөрсдөө таниулах бодлогод нөлөөтэй гэсэн ийм бодлого байсан. Сая бол яаж нэхэр мөнгө хөргөл гадаад хэргийн сайд болоод хумих бодлого явуулж. Тэгтэл манай нийт гадаад харилцаа 50 сая доллар гэж бодож байгаа. 50 сая доллар шүү. Тэгээд эцэг мөнгө шүү. Ерөөсөө тэгээд 4 сая юм хаа хийж байгаа байхгүй. Гэхдээ бидний бодлого гэхэл бид чинь зүгээр нэг гинт тэнгэрээс авч бодлоо. Аюулгүй сайн ярьсан байхгүй. Маш олон хүмүүсүүд Монгол за мэдээж 2 хөрш. За дээр нь одоо 3 дахь хөршийн гол орнууд тэгээд G20 гэж штэ. G20-д Монгол улс төлөөлтөй байх хэрэгтэй байхгүй. Энэ хөөж заавал эдийн засгийн үед тийм ээ. Өнөөдрийн жигэнж худалдааны харилцаа өнөөдөр байхгүй гэж болно. Байхгүй гэдэг чинь бидний буруу байхгүй тийм ээ. Тэрийг бий болгох хэрэгтэй тийм ээ. Тэгээд элчин сайдынхаа яамны тэр төсвийг бүрдүүлж чадахгүй нэг бидний л буруу байсан. Харин тийм байх. Гэхдээ 100 сая доллар өгчээлтэй. Тэгээд манай 2 дахь нэмтнийг боддоо. Одоо элчин сайдаа суулгах чаад шийдвэр гаргах чаа эргээд татаад тэгээд дараа нөгөө талдаа ямар тийм ойлголт авах юм. За манай засгийн газар дээрс байсан л да. Жишээ нь нарийн мэрэгжлийн яамдууд байдаг. Жишээ нь зам тээврийн яам гэхэд иргэний нисэх тийм ээ. Иргэний нисэх гэдэг бол нам харгалзахгүйгээр маш нарийн мэрэгжлийн үн тэнд байж ах л ёстой. Ямар ч нам гарсан солигддог. Төмөр замын асуудал, төмөр замын даргын асуудал. Эрүүл мэндийн яам байна. Боловсролын яам. Энэ бол өөрөө хизээч сольж болохгүй нам босч байсан болох. Мэрэгсэн боловсон хүчингүүдээр энэ яамдуудыг бид нар толгойлохгүй юм бол Монгол улс өнөөдөр ингээд 4 жилээр нөгөө нэг ургадаг цэцэг шиг тийм ээ өвлөн ингээд тэгээ энэ цаг үеийн би бол одоо том үр дүн төсөж байна. Ялангуяа одоо шинэ цаг ирсэн. Энэ шинэ цагийн төлөөлөгч өнөөдөр энэ усыг аваа явах цаг болсон. Энд бол би огт эргэлзэхгүй байна. Яг хүний нүдэн дээр тийм ээ. Өнөөдөр бид яаж тийм ээ тэр хуучин цагийнхаа ус төрөөр яваад тэр сонгуулийн өөр дээр энэ ус одоо бутраад хоорондоо учраа олохоо болж яхад тэр олимпийн тэр их амжилт тийм ээ яаж энэ арт түмнийг нэг сэтгэл доор нэгтгэж хүн болгон гудамжнаар уйлж ялаа ш тийм ээ. Энэ бол үнэхээр монголчууд бид ямар одоо тийм ээ шинэ цаг үедээ бэлэн байгаа ямар их тэмүүлтэй байгаад харуулж байгаа байхгүй. Яаж хүний нүдэн дээр одоо ингээд хин чарсан тийм одоо National Geographic-ын жирээ, Times сэтгүүлийн жирээд өнөөдөр Монголын
бэлэг тэмдэг чинь одоо эзэн Чингисийн тэр агуу хөшөөг тийм ээ. Ингээд нэг хүний нүдэн дээр ингээд тас гээд өнөхөр хинч тийм зүүдлээгүй байхад ингээд тавьчихдаг тийм ээ. Яг нэг ийм бүтээлийг өнөөдөр бий болох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ ингээд одоо гадаад бодлого дээр л нэг л ийм том зөв бодлого өнөөдөр гарах шаардлагатай тийм ээ. Энэ дээр бол бид нэр хамтраар ярьж байгаа. Өнөөдөр нэг үгээр илэрхийлэх хэцүү. Гэтэ бол яг өөрөө чинь харж байгаа тэр одоо царааг бол би бол үнэхээр одоо ойлгож байна. Хүлээмжшүүлж байна. Энэ бол үнэхээр өнөөдөр Монголын одоо байх ёстой гарц юм аа гэж л харж байна. Тэг хамтран ажилланаа тийм ээ. Өнөөдөр нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Төв Азийн нэгэн гайхамшиг Монголын дорны их тал эх орныхоо зүүн хязгаарт ажиллалаа. Тал шигэ ууж ус сэтгэлтэй дорнод нутгийнхан энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийг ард түмэн ялсан сонгуул болно гэж итгэж байгаагаа илэрхийллээ. Их нутгийн зүүн хилийг сахин суусан дорнодчууд нэр дэвшигчээ эв нэгдэл ихч хүчийг бэлэгдснээр уулзалт эхэлсэн юм. Халуун аймаг бүлээн цусаа урсгаж эх орон тусгаар тогтнолоо олж авсан түүхэн цаг үе Дорнод аймагтай салшгүй холбоотой. Тийм ч учраас улс орныхоо тусгаар тогтнол Монгол иргэн бүрээ хамгаалагч, ерөнхийлөгч байхыг тэд хүслээ. Энэ хүний төлөө дэмжинэ. Энэ хүн бүтээн байгуулах ажлыг их хийсэн. Дорнодчуудаа энэ Баттулгыг дэмжирээд гэсэн тийм да. Дорнодчууд Тамсхийн талыг хамгаалж өгөхийг нэр дэвшигчээс хүслээ. Дорнод аймагт уул уурхай шүдний өвчин болсон мөн Монгол иргэдийн үнэлэмж алдагдаж, шудраг бус тогтолцоо, төрийн албаны халаас илгээ, Монгол Ардын намын амлалтаас ухарсан олон шийдвэрүүд нөлөөлж эхэлснийг иргэд хэлж байна. Харин ардчилсан нам, бодлогын нам болохоор зорж, мөрийн хөтөлбөрөөр боловсруулсан, тиймээс нэр дэвшигч Баттулга Дорнод аймгийг хөгжлийн тулгуур болгон хөгжүүлж, эрх чөлөөт Монгол хүний төлөө зүтгэхээ уулзалтын үеэр онцлон хэлсэн юм а. Туурга тусгаар уулзсан бол Монголын төр өөрийн хөгжлийн бодлого төсөөлөл өөрийн хөтөлбөртэй байх ёстой. Энэ бол миний өөрийн хатуу итгэл үнэмшил. Бид хөршүүдтэйгээ удаан хугацааны эргэдэгч найрсаг харилцан ашигтай хамтын ажлыг өрнүүлэхийн төлөө ажиллана. Гэхдээ бусдын төлөвөөр улсаа хөгжүүлнэ гэдэг хатуугаар хэлэхэд маш том мунхаглал готомшиг юм аа. Жохомдоо өнөөдөр 30 гэр бүлийг тэжээдэг Монголын төлөө биш 3 сая гаруй иргэдэд дэмждэг Монголыг бүтээхийн төлөө би нэр дэвшин арчилсан намаас Монгол улсын ерөнхийлөгчд нэр дэвшин өрсөлдөж байна. Өнгөрсөн улсын хурлын сонгуулиар Монгол Ардын намын амласан гой сайхан амлалтуудын тоосон замхрааг байна. Тэд сонгогчдын саналыг 50-аас 100 мянган төгрөгөөр худалдан авч төрийн эрхэнд гарсан гэж Дорнод нутгийнхан хэллээ. Гэвч Монгол Ардын нам төрийн эрхэнд гармагцаа өрх бүр хүүхдтэй 4 жил ах байсан 1 сая төгрөгөө булаалгасан гэж бухимдаж байна. Эх орноо гэсэн сэтгэлтэй Монгол иргэдийг хамгаалсан үндэсний ерөнхийлөгч Монголд хэрэгтэй гэж Дорнодчууд дуу нэгтэйгээр Баттулгыг дэмжихээ ийхүү илэрхийллээ. Дорнод нутгийнхан хил хязгаараа дээлэн хамгаалах үндэсний ерөнхийлөгчөө дэмжихээ уламжлалаа. Монгол ялсан сонгуульд хийгээрэй хэмээн дорнодчууд сонгогч түмэндээ уриалж байна. Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Халтмаагийн Баттулга манай аймагт ажиллаж байна. Бид нэр Домог төвхт Дорнод нутгийнхан бид нар ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Баттулгагаа баяртай хүлээн авч байна. Ингээд бүгдээрээ үндэсний ерөнхийлөгчөө дэмжицгээе. Монгол ялна. Монгол хүний тарих оюун сэтгэл зүрхнээс гарсан бүхэн мандан мадарч байх болтугай. Маргааш нэр дэвшигч Сүхбаатар аймагт ажиллана. Маргаашийн мэдээллийн хөтөлбөрөөр эргээд уулзцгаая.
улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга